баярлалаа. Энэ хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бүтээгдэхүүн аюул байдлын хангах тухай хуулиуд өөрчлөлт оруулах тухай төслөөс 2 дугаар асуудал байгаа. Энтэй холбогдуулаад ер нь бол бид хүнснийхээ аюулгүй байдал хүнсээр өөрсдөө иж хүрнээр нь хангах. За манай экологийн цэвэр хүнсээр өөрийнх нь газар нутагтаар ургасан бүх төрлийн ургамал байх нь хүнсний ногоо, нарийн ногоогоор өөрийгөө хангах боломж байгаа. Хоёрдугаарт нь бол энэ сүү махаараас хангах боломжууд байгаа. Тэгээ энийгэн бол нэг энэ хүнснийхээ хуультай холбогдуулаад хүнсний хуулийн дээр оруулах өөрчлөлтүүдийг нэг энэ ижүүрнээр нь ярих тийм юм байгаамаа. Энэ дээр тэр үед хэлнэ. Нөгөө талаас одоо бол энэ хавар болчиход энэ махны үн өсөөд одоо нэг нөөцийн мах бол маш бага хэмжээтэй удахгүй ингээд баг дуусах байх л да. Тэгээ одоо 1990 онд буцаад орж байгаа юм шиг энэ чи одоо 90 оны үеэр чинь лангуун дээр давс байхгүй ард түмэн маань картын бараанд ороод нэг баахан ойшилж ирсэн шиг одоо маханда 20 эдгээр сая малтай байж байхдаа би маханд ингэж ойчулж өгөө одоо малын тоо өссөн талаараа бахархаж яриад л зэгтэйхэн юм яриад байгаад байдаг. Гэтэл махны хүлцээ, эрэлт хэрэгцээ бага эннийхээ одоо эрэлт хэрэгцээг хангах чиглэлээр энэ махны хангамжийн талаар ярих цаг болсон юм биш үү. Тийм учраас энэ дараагийн байнгын хорооны хуралдаар хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсоод ер нь хүнсний аюулгүй байдал өөрийгөө хүнсний аюулгүй байдлаар хангах, аюулгүй хүнсээр хангах, өөрийн одоо боломжийн одоо бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломж байгаа шүү дээ. Мах сүү, төмс хүнсний ногоо, нарийн ногоогоор хангах бүрэн боломжтой байгаа. Энэ 6 сарын дундуур бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар энэ хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хангамж, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр одоо намайг хүнстэй холбооны ерөнхийлөгчийн хувьд бол энийг одоо тийм боломжийн талаар одоо ийм хурал хийгсэн. Хүнсчтэй холбооны онц их хурал юм уу, өргөт гэсэг хурал гэсэн тийм нэртэй хурал хийгээд энэ үеэр ярих юм аа. Инээс өмнө одоо бидний төрийн бодлого, яамны бодлого, энэ одоо махны хангамж гэдэг энэ асуудлыг нэг байнгын хороогоороо юуны салбарын сайдын асуудлыг дараагийн 7 хоногт хилцүүлж болох уу? Энэ асуудлыг оруулж өгөөч. Энэ чинь бас заавалч энийг зүгээр асуудал болгоод л нэг салбарыг сайн мөнгөлөхөөс илүүтэйгээр ялангуяа энэ махны хангамжтай холбоотой, хүнсний хангамжтай холбоотой, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг нэг ярих цаг нь болж ядаж нэг мэдээлэл сонсчоо, мэдээлэл дээр нь тулгуураа бодлого явуулаад ингээд байнгын хороо бол бас энэ Монгол улсыг аюулгүй хүнсээр хангах чухал гэдгийг бол бас байнгын хороо анхаарах бах. Ер нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал дотор хүнсний аюулгүй байдал Монгол улсын үндэсний аюулгүй байдлын тулгуур хэсгийн нэг нь гэж 4 одоо зүйлийн нэг нь хүнсний аюулгүй байдал да. Тэгэхээр энийг одоо дараагийн 7 хоногийн хэлцэх асуудалд оруулж өгөж сайдын мэдээллийг сонсомоор байна гэсэн юм. Тэгээ өргөн одоо олон бас тодорхой төрийн бас байгууллагуудын төлөөллүүдийг оруулах, эрдэмтэн судлаачдын оруулж өгөх жоохон хилцүүл биш маа гэд мэдээ сонсож жоохон ярилцаж авах цаг болсон юм биш үү гэсэн ийм саналыг оруулж байна. Баярлалаа. За тэр биш дав гишүүний саналыг сонслоо. Ирэх 7 хоногт байнгын хороогоор тэр махны асуудал, махны үнийн асуудлын талаар бол мэдээлэл сонсож асуудлыг оруулъя гэсэн бодолтой байна.